Манайс 2014 оноос өмнө дотоод төрсөн Иран нүдний эмгэгийг эрт илрүүлж эмчлэх боломж хомс байсан. Тэгвэл 2014 оноос эхлэн Орбис олон улсын байгууллага их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дутуу нэрэ, гүйцэд нэрэ болон бага насны хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлэх 4 төсөл хэрэгжүүлж, үүний үр дүнд олон нэрэг хараагүй болохоос сэргийлж бүрэн эмчилж чадсан байна. Харин одоо 5 дахь төслөө хэрэгжүүлж эхлэх гэж байна. За уг төсөл хэрэгжснээр 21 аймагт хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлэх боломж бүрдэх юм байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 800 орчим хүүгүүд дутуу төрдөг байна. Судалгаагаар дутуу төрсөн Иран 30-аас 40% нь нүдний эмгэгтэй байдаг гэж тогтоогджээ. Энэ тоог 12 жилээр тооцоод нийтдээ 3600 орчим хүүхэд нүдний эмгэгээ эрт илрүүлж эмчилгээ хийлгэж чадаагүйгээс хараагүй болох эрсдэлтэй байжээ. Харин 2014 оноос эхлэн Орбис олон улсын байгууллага нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 4 төсөл хэрэгжүүлсэний үр дүнд 17 аймагт хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлэх тогтолцоог бий болгожээ. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө бол тухайн үед бол манай дутуу төрсэн хүүхдүүдийн амьдрах чадвар бол муу байсан. Улс орны одоо нөхцөл байдал дээд бүтээц хүний нөөц тоног төхөөрөмжтэй холбоотойгоор бол дутуу няраанууд бол тийг амьдрах чадваргүй байсан. Одоо 2010 оноос хойш ойролцоогоор ер нь дутуу няраа тусламж үйлчилгээ их сайжирсантай холбоотой дутуу няраа илүү амьдраад эхэлсэн. За тэгээд амьдраад эхлэнгүүт ийм нүдний эмгэгүүд гарч ирсэн. Тэгээд тухайн үед бол манайх бас одоо энийг оншилдог, эмчилдэг ийм одоо хүний нөөц, тоног төхөөрөмж ийм чадвар бол байгаагүй. Тэгээд бид нар төслийн хүрээнд гадны зөвлөхөөттэйгээ хамтраад хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн эхлээд өөр дээр ийм тогтолцоог бий болгоод тэгээд цаашлаад 19 оноос хойш өдийг хүртэл одоо 17 аймагт бол энэ тогтолцоог бий болгосон байна. Тэгээд одоо энэ шинэ төслийнхаа хүрээнд бид нар үлдсэн 4 аймгийг хамруулад тэгээд энэ үндэсний хэмжээнд гэдэг энэ тогтолцоог бол бий болгож байгаамаа. Хэрвээ энэ дутуу нэраа хүүхдүүдийг бид нар оншилж эмчлээгүй байсан бол өнөөдөр Монгол улсад 859 гаруй хүүхдүүд сул араа сохролт хүрэх ийм асар өндөр эрсдэлтэй байсан. Гэтэл бид нар 823 мянган гаруй хүүхдүүдийн нэраа скринингийн үзэлгээг хийгээд за 859 хүүхдэд эмчилгээг хийсэн. Олон улсын түвшинд эмийн болон лазер эмчилгээг хийгээд тэгээ бидний одоо судалгаагаар бол эмчилгээний үр дүн 96% байгаа. Тэгэхээр зэрэг Монгол улсад бид нар энэ дутуу нэрийн торлогийн эмгэгийг одоо цаг хугацаанд нь скринингээ эхлээд цаг хугацаанд нь онцлогоо эмчилгээг хийсэн ийм амжилттай байна. Хүүхэд мэдээллийнхээ 80 орчим хувийг хараагаараа дамжуулан хүлээн авч түүндээ үндэслэн сэтгэн бодож, орчноо танин мэдж, сурч хөгждөг. Тиймээс хүүхдийн нүдний хараа сайн байх, тэдний сурч боловсрох, бие хүн болж төлөвшөх замналын гол хөтөч болдог. Сүүлийн жилүүдэд хүүхдийн дунд гар утас захим хэрэглээ нэмэгдэхин хэрээр нүдний эмгэгийн тохиолдол өсөх хандлагатай байна. Мөн зарим тохиолдолд хүүхэд болон эцэг эхчүүд нүдний эмгэгийг анзааралгүй мэдэхгүй явсаар хүндрүүлэх явдал гардаг байна. Та бүхэн ажиллаж байгаа бол ажилд төрс өндөр хөгжилтэй орнуудын 10 одоо хүүхдтмийн оролж 8-9 шил зүүж байгаа. Бидний ажилтны судалгаагаар зүгээр одоо сургуулийн орчинд ингээд ажиллахад бол 10 хүүхдийн бараг 5 шил зүүж байгаа хараа муутай байна. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ харааны гажиг хүүхдийн шил зүүхийн ач холбогдлыг л бас айгуусаа ойлгох. Хүүхд одоо хараа муутагаа мэдхгүй шил зөөж мэдхгүй. За ээж аав нь тэрийг анзаараагүй. Сургуулийн орчинд анзаараагүй бол тэр хүүхэд одоо эрүүл зөв хараатай, боловсралтай иргэн болоход хэцүү. Тийм учраас шил зөөхийн ач холбогдлыг бид нар улс орон даяараа энэ асуудлыг бас ярих нь маш чухал байгаа. Хүүхдүүдийнхаа харааг эцэг эхчүүд төрсөн даруйд нь төрсний дараа 6 сартаад нь 1 настаад нь за тэгээд 3 настаад нь ч гэдэм үү тэгээд 5 настаад ингээд тогтмол ээж аавууд анхаарч хүүхдийнхаа нүдний эрүүл мэндэд анхаарч харааг нь тогтмол шалгуулж байгаасай гэж хүсэж байна. Орбис олон улсын байгууллага нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлэх 5 дахь төсөл нь 2026 оноос 2029 онд 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлж нүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулж орон нутагт хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 3 дүүрэг болон 5 аймгийн эмнэлгүүдэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг хандивлаж хүүхдийн нүдний мэс заслын тусламж үйлчилгээг бэхжүүлнэ. Төсөл хэрэгжих хугацаанд нийтдээ 200 мянган орчим хүүхдийг нүдний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.